За сайн байна хаа. За classroom дээрээ хичээлээ яаж оруулах талаар харуулъя. За за эхлээд classroom руугээ нэвтрээд орчин. За орчингуудаа аль ангид оруулах гэж байгаа тэрэн дээрээ дарчин тий. За жишээ нийшээ оруулах юм бол classwork гэдэг дээр орно. Classwork гэж ороод create гэдэг дээр дараад тэгээд хамгийн дээдлийн assignment гэдгийг сонгоорой. За ингээ assignment гэдгээ сонгоод энэ зааврууд нь гарах юм бол зүгээр хамгаалж. Тэг байгаа. За одоо жишээ нь энэ дээр хичээлийнхаа нэрийг бичээд энэ дээр янз бүрийн даалгавруудаа бичээд тэгээр ингээрэй гэсэн юмудаа бичээд за энэ дээр юу ч оруулсан бол YouTube-ээс бичлэг оруулсан ч болно. Аплод хийгээд янз бүрийн файлууд аплод хийгээд орсон ч болно. За аплод хийхдээ болохоор аплодод дарлаа ямар файл оруулах гэж байгаа тэрийг шууд чирээл оруулах хэрэгтэй. За одоо жишээ нь би эндээс PPT оруулъя. За жишээ нь энийг оруулъя гэж бодох юм бол чирлээ. Тэгээд ингээл татчихна. Ямар нэгэн нөгөө файлын хэмжээний хязгааргүй болохоор илүү амар. За энэ дээр нөгөө сонголтын одоо хүүхдүүд нь нөгөө нэг view гэд нээж болно, edit болно. Эсвэл хүүхдүүд зориулсан copy үүсгэж болно гэсэн. Дээдлийнхаа нь сонгочихгүй. За тэгээд бүх ангид нь харуулах бол all student гэх мэттэй. Create group гэдээ орох юм бол яг нөгөө тэр ангийн гэдэг ингээд хүүхдүүдээсээ сонгоод бүрэлдэхүүн оруулчих гэсэн. За тэгээд хацаад авч өгөх юм бол энэ дээр тэдэн сарын тэдэн хүртэл хийх боломжтойг оруулчихна. За тэгээ энэ дээр нөгөө сэдвээ оруулж үлээ амархгүй юу? Create topic гэдэг хичээлийнхаа сэдвээр оруулж. Жишээлбэл хүүх гэдэг юм болоо. Topic оруулахад болохоор ингэчээд create topic гэдгийг оруулаад. За тэгээд нэрээ бич. Жишээ нь түүх гэхээр болно да. За байрлал. Тэгээд түүх. За ингээд таарлаа. Хэдэн оноотой ажиллахын тэр оноогийн тааруулж болно. Оноогоо тааруулж байгаа одоо чинь энэ хүүхд энэ дасгалыг хийж үзлээ, нээж үзчихэд тань руу дахиад ингээд энэ assignment-ыг эргүүлээд тань руу явуулангууд тэр ямарсан хүүхдүүдээр нь дүнгуудын тооцчих болдог байхгүй. Тэгэхээр амар хэлбэр. За тэгэл ингээд assign гэдээ арчиж. За ингээл шинэ хичээлүүд ингээд англиар орчиж байгаа. За тэгээд нэг ингээ classroom-д нэг оруулахын хялбар юм болохоор та одоо жишээ нь энэ сэдвээ өөр нэг ангид ашиглая гэх юм бол шууд одоо жишээ нь энэ дуногийн 12-ийн ангийнхаа хичээлийг захимын 12-ийн хичээл дээр хуулж болно. Classwork гэж ороод за тэгснээ reuse post гэдээ ашиглаж болно. Тэгэх юм бол нөгөө өөр ангид хэрэгсэн постоо дахиад ашиглаж болно гэсэн үг байна. Одоо жишээ нь саяны дуногийн 12 дугаар ангид оруулсан би энэ хичээлээ уулъя гэх юм бол ингээл хуулж. Яг бүх одоо тайлбар мэлбэр бүх юмтайгаа эндний ангид бүгдээрээ шинээр уулагдаад орчдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр цаг илүү сайн хийнэ. За одоо энэ хичээлэн дээр энэ хичээлэлээ гэхэд ингээл бүх юм тохируулсан. Тэгээл assign гэж гарч. Дахин оруулаад авах шаардлагагүй. Ингээл шинээр орчиж байгаа гэсэн үг байхгүй. За буруу оруулсан байвал мэдээж delete гэж устгаж болно. За өөр асуусан байвал асуурэй.